За. За сайн уу бүгдээрээ. Миний нэр Бүрв Цаан гэдэг, би англи хэлний багш. Тэгэд энэ видеонд би бага насны хүүхдүүдэд англи хэл ерөнхийдөө заахад ямар байгаа талаар сэтгэлдээ ерөнхийдөө хуваалцмаар байна. Ер нь бол би одоо англи хэлний багшийнхаа карьерийн ихэнх хугацааг бол дандаа насанд хүрэгчдэд, оюутнуудад ер нь бол зааж ирсэн. За тэгээд харин саяхнаас нэг сургалтын төвд болохоор ер нь бол дандаа голдуу хүүхдүүдэд бага ангийнханд за тэгээд ер нь бол 6 7 дугаар ангийнханд хүртэл энэ багчуудад ерөнхийдөө зааж эхэллээ. Тэгээд ерөнхийдөө бол мэдээж хэрэг бас миний туршлага дутуу байгаа хүүхдүүдтэй харилцаад тэгээд ерөнхийдөө би бас орчин үед сургалтын төвд англи хэлний багшийн хувьд хүүхдүүдэд хичээл заахад ямар байдаг талаар бас энэ видеонд богинохон өөрийнхөө туршлагаас ерөнхийдөө хуваалцмаар байна. За тэгэхээр хүүхдүүд. За нэгдүгээр болохоор би ингээд хүүхдүүд захт ялангуяа бага ангийнхан тийм ээ 5-аас доош ангийнханд заахад бол тэдний нөө сахилга бат гэдэг зүйл ерөнхийдөө маш их сул байдаг юм байна. Тийм ээ яадгүй гэхээр одоо ингээд яг юм тайлбарлах гэж хичээл ингээд заах гэдэг хахаар надтай хамт ингэж яриад байдаг. За тэгээд нөгөө одоо орчин үед зөвхөн болох нөгөө хүүхд болох ноутбук дээр хичээл хийдэг болцсон болохоор давхар нөгөө сонсголоо энд тэнд тавиад хоорондоо инээлдээд тийм ээ нөгөө энэ сургалтын орчин бүрдүүлэхэд ерөөсөө маш их хэцүү байдаг юм байна. Тэгээ яа харахгүй нөгөө юу би даагаагүй болохоор л тийм байх л та. Тэгээд маш энгийн зүйлийг хүртэл одоо ингээд өөрөө жоохон ингээд бодоод ингээд хийж болох зүйл дээр ингээд юм болгон дээр ингээд багшийн хүсэл тусламжийг авах гэдэг тийм ээ багшаа гэдэг. Жишээлхэд одоо ингээд нөгөө яах нь ингээд компьютероор хичээл хийж байгаад нөгөөх нь ингээд баг зэрэг удаад эхлэнгүүт нь тийм багшаа энэ болохгүй байна гэдэг ч юм уу тийм өөрөө ингээд ганц зэрэг буруу биччихэнгүүт тэр нь болохгүй болох юм бол багшаа энэ болохгүй байна гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү одоо нөгөө яах нь арай нэг жоохон томоожоогүй тийм нөгөө бие сэтгэлээ удирдах сураагүй байгаа үеийн холбоотой юм болоо да. Ямар ч юм тэгж бодлоо. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүдэд ингэ хичээл заахад бас тодорхой хэмжээний нэг babysitter гэдэг хүүхдийн асар хамгаалагч те эцэг эхийнх нь гүйцэтгэдэг үүрэг шиг л жоохон үүрэг гүйцэтгэдэг юм шиг бас санагдлаа. Би одоо өөрийнхөө хүүхдүүдийг бол ингээл тийм ээ ингээл үглээл загнаал юм хийлгдэг. Гэтэл одоо ерөнхийдөө бол нэг англи хэл заана гэдэг бол миний хувьд өдий болтол тий ерөнхийдөө мэдлэг олгох, сурах үйл явцыг дэмжих гэдэгдээ чиглэдэг байснаас биш яах нь хог хүний одоо нөгөө яах нь сургалт хүмүүжил тийм ээ нэг анхаарлаа төвлөрүүлэх юм уу одоо нэг тиймэрхүү зүйлд нэг ажиллаж байгааг болохоор бас их сонин зүйл болж байна. Тэг ямар ч явандаа бас баг зэрэг одоо ингээд бага насны хүүхдүүдтэй ажиллаад ирэхээр сайжрах байх. За дахиад нэг ерөнхийдөө бас надад тулгарч байгаа нэг зүйл бол юу байсан бэ гэхээр бол хүүхдүүд бүр цаанаасаа тийм ээ англи хэл сурмаар байна гэж тийм одоо мотивац эрмэлзэл ерөнхийдөө бол ихэнх хүүхдүүд багтаа байдаг юм байна. Тэ яг одоо нэг эцэг ихэд аав ээж нь ерөнхийдөө за ингээд хүүхдүүдтэй мөнгөний төлөөд хүүхдүүдийг англи хэлтэй болгочихъя гэж явуулж байгаа тал яг тэр одоо нэг том хүний насанд хүрсэн хүний одоо тэр зорилт тийм ээ тэр хүсэл эрмэлзэл хүүхдүүд нэг их байдаггүй болохоор яг нь багшийн хий гэснээр хийчихээл тийм ээ тэгэл ерөнхийдөө нөгөө олон 10 жилийн багш нарыг ингээл яваал явж байгаа л өдрөө дуусгадаг шиг тиймэрхүү байдлаар ханддаг хүүхдүүд ерөнхийдөө дийлэнх байдаг юм байна яг тийм яг би одоо энэ дээрс сурыг шинэ үг мэдээ хэлнийхээ мэдлэгээ сайжруулъя би арай л их том төлөвлөсөн хүний хүмүүс ярьж л байгаа гал та. Нэг тийм ерөнхийдөө бол нэлээ их тиймэрхүү байдаг юм байна. За харин 3 дахь зүйл бол одоо сүүлийн үед англи хэллийг бол нөгөө хуучинтай адилгүйгээр би одоо англи хэл үзэж байх тэр одоо нэг үетэй адилгүйгээр хүүхдүүд бол нөгөө бүгд
хичээл дээрээ таблетээр, ноутбукээр утсаараа ингэж нэг давхар үзэх тийм одоо шаардлагатай тийм ээ. Одоо миний ажиллаж байгаа газар ч гэсэн бол яг ингээд бүх одоо сургалтын хөтөлбөр нь ерөнхийдөө нэг 60-аас тий 70% нь компьютерээр ажиллаж сонсож тэрэн дээрээ хийдэг тийм одоо нэг модуль байдаг болохоор яахаараа хүүхдүүд болохоор ингээд компьютер руу ингээд орж тэн дээрээ ингээд сонсож тэр одоо гуглж явдаг. Тийм болохоор л яг нэг бодит ингэж нэг хүнээс хүнд тийм харилцаа бол ерөөхдөө маш их одоо багтай болсон санагдаж байна. Тийм ээ. Ингээл зарим тохиолдолд ерөөхдөө урдах нөгөө нэг асуултуудыг яаж ивэл олон талыг дарсаар байгаа л зөв болгох нь яг нэг ингээд багштайгаа эргэн тойрны хүүхдүүд харилцахаасаа илүүгээр тэр хүүхдүүдийн анхаарлыг татдаг болсон байна. За ямар ч гэсэн бол одоо тий ихэнх цагаа томчход зааж байгаа л тэгээд хүүхдүүд зааж хэлж байгаа. Ерөнхийдөө багшийн хувьд ерөнхийдөө үзэл бодол иймэрхүү байна. Тэгээд ямар ч байсан би бас энэ сувг дээр багшийн ерөнхийдөө туршлагатай холбоотой зүйлүүдийг бас баг зэрэг ингээд постлж хийж бодлоо. Тэгээд за эцэнд баярлаа. Bye bye everybody.